Сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хуухалсан толгой шир өвчүү. За гэдэс жаахан хийгээд жанж байна. За мах маань маш сайхан буцалж байна. Энэ хооронд хэдүүлээ бас махтагаа идэх гоё. Амталсан луу, амталсан өгөрцгийг хийцгээе. За энд бол манай гэрийнх нь бас маш их дуртай. Яагаад гэвэл бас удаан хадгалсан нохоонуудыг бодоход шууд хийгээд иддэг. Хийхэд хэлбэр маш гоё амттай гэдэг утгаараа бас манай гэрийнх нь их дуртай байдаг энэ нохоонд. За ингээд л утгаад л маш хурдан болчихно. Хаяа завтай цагаараа гэрийнхэндээ хоол хийж өгнө. Хоол хаяа хоол хийх дуртай гэх юм уу? Битүү гэх юм юу гэх. За мэдхгүй. За ингээд л амтсан нүгэрцэн, амтсан луу хоёр маань бэлэн боллоо. За мах маань янзын гоё зөөлөн болжээ. Махаа гаргаадахыг. За махаа гаргаж дуусаад бас нэг бяцхан ширээ маягийн юм засъя. За энэ ширээ бол яг манай гэрийнхэн тойроо суух таардаг. Намхан хөлтэй заавал сандлаг ихгүй ингээд замлаа сууцгаашдаг. За галдаа өргөөд тэгээд л идэж эхлэндэ. За манай энэ донд хөө арга үлэг надтай их адилхан. Аз үлэг, том хөө аз үлэг ээжтэйгээ адилхан. За дараагийн охин маань надтай адилхан, хөө маань надтай адилхан. За мах бол үнэхээр гоё амттай. За тэгээд дээр нь гоё өгөрцөл унгаа тавиад идэхээр тэгээд ярих юмгүй. За хүүхдүүдээ аль болох Монгол аргаар, Монгол ёс заншлаар өөрийнхөө амьдарч хүмүүжж ирсэн замаар л хүмүүжүүлээ өсгий хүн болгоё гэж хичээдэг болохоор одоо хичээл нь амраад л шууд хүүхдүүд маань тис рүү манай хөгшнээс дээр очдог. Тэрхэд маань эдрийг маань жинхэнэ монгол хүн болгож хүмүүжүүлдэг дээ. За тэгээ эхнэр маань нэлх битэй байгаа болохоор бас зурганд орохгүй гэсэн учраас ингээд ахс оруулсан байгаа шүү. За нөгөө нэг айлын ганц залуу гэд орлоод байдаг басан чинь Арангаа аймгийн юм Баяр Жаргал гэдэг хөөхний буйнаар зургуулаа болсон. Одоо ингээд зургуулаа сайхан жаргалтай амьдарч байгаа. За охин маань Арангаа аймаг руу нагцнар дээрээ явж байгаа. За баг хүү маань төрөөд одоо 1 сар л болж байна. За ингээд сайхан амралтын өдрийг сайхан жаргалтайгаар өнгөрөөлөө битгээд. Мөөхөн идсэн ууснаа гэдэг шиг хоолны бичлэг оруулж агаад уучлаарай. Гэтэ яах вэ? Монгол хүн болж төрсөн Монгол эдээ ундааныхаа бичлэгийг оруулсан шүү.